3 асуулт байна. Нэгдүгээр төсвийн тодтгол оруулж байгаа хуулийн үндслийг энэ нөгөө хуулийнхын зүйл залтаар тайлбарлалцсан учраас яг аль үндслээр авч тодтгол оруулж байгаа орлого талтаа нэмэгдэж байгаа гэдгээр оруулж байгаа юу гэдэг дээр асууя. Хоёрдугаар цүү хөтөлбөр дээр 5 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдж байгаа юм байна. Энийг яаж тооцож байгаа вэ? Дүүргүүдэд яаж хуваарлагдах вэ? Сургуулиудад яаж хуваарлагдах вэ? За албан бус байдлаар бол одоо 7 хоногт 3 удаа нэгийн эцэг эхчүүд, нэгийн нийслэл, нэгийн дүүрэг гэдэг ийм одоо ойлголтыг өгсөн. Тэгэхээр энэ яг яаж хэрэгжээд 7 хоногт хэдэн удаа явагдах юм? Төсвийг нь хэн яг ямар байдлаар хариуцах юм бэ гэдэг дээр энэ 5 тэрбумаас гадна ер нь нийт сүү хөтөлбөр дээр тавигдж байгаа төсөв хэд болоод сургуулиудад хэд болж очих, хуваарлагдах, хүүхдүүдэд яаж одоо хуваарлагдах вэ гэдэг дээр хариулт авъя. За 3 дугаарт нь сэлб 20 минутын хотын эхний ээлжийн борлуулалтыг 113 блокийн борлуулалтыг хийж эхлэхээр тооцож байгаа юм байна. За ер нь энэ сэлб 20 минутын хотын газар чөлөөлтийн зардал 158 га дээр өнөөдрийн байдлаар яг хэдэн төгрөгийн газар чөлөөлтийг хийгээд нэг гаанд нь жишээ нь одоо хэдэн төгрөгөөр тооцогдож энэ газар одоо чөлөөлөгдөж байгаа вэ? Чөлөөлөгдөөгүй байгаа талбай дээр хэдэн төгрөгөөр нэмж чөлөөлнө гэж тооцож байгаа вэ? За үүнээс гадна энэ барилгын өртөх нь өөрөө яг 1 м квадрат барилгыг хэд болж тооцож байгаа юм. Тэгвэл тэрэн дотроо над энэ дээр миний ойлгож байгаагаар бид нар 2026 оны төсвийг батлахдаа цэцэрлэгийг тавьж өгсөн, сургууль тавьж өгсөн, шугам сүлжээний зардал тавьж өгсөн, гадна тогтчлтын зардал тавьж өгсөн. Өөр нь бол одоо барилгын компани өөрөө барьж байгаа бол өөрснөө гаргадаг зарим зардлуудыг нийслэлийн төсөв тавьж тооцож байгаа. Тэгэхээр эдгээр зардлууд яг ямар зардлууд ер нь энэ 158 гаруй нийслэлийн болон бусад төсвөөс бусад их усүрээс орж байгаа вэ? Тэгээ энэний одоо үр ашгийг хэдийг ороод хэдэн төгрөг болж байгаа гэж ер нь эцсийн байдлаар яг яаж тооцож байгаа вэ гэдгийг нэг нарийн хариулт авъя. Ер нь бол энэ төсвийн тодтгол хийхэд бол төсвийн тухай хуулийн дээр тодорхой заагдсан байж байгаа. Зөвхөн тэр нөхцөл байдал бий болсон тохиолдолд тодтголыг хийдэг. Энэ удаагийн тодтголоор орж ирж байгаа зүйл нь юу вэ нөхөр? Төсвийн тухай хуулийн 34-2 гэсэн заалт байгаа. Тэн дээр юу вэ гэж нөхөр? Тухайн төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсөв алдагдaltaй болох нөхцөл байдал бий болсон. Эсвэл төсөл арга хэмжээний төсөв төрөлтөд өөрчлөлт оруулсан гэсэн ийм тохиолдлууд гардаг. Энэ тохиолдлууд гарсан тохиолдолд төсвийг тодтох эрх нь хуулиараа үүсдэг. Тэгэхээр энэ заалтыг барьж бол төсвийн тодтголыг оруулж ирж байгаа. Яагаад тэгэхээр одоо сая таа хүн танилцуулаа COP17 гэдэг юм уу энэ өөрчлөлт орж байгаа энэ зохицуултууд ороод ирсэн учраас тодтогчиж энэ асуудлаа шийдэхгүй бол шууд одоо тэрийг шийдэх ямарч болцсон байхгүй. Тийм учраас одоо нэгд баталсан төсвийг ингээд энэ ийм үндсэн бодит шаардлага орж ирлээ. Энийг энэ орлогоор нөх боломжгүй байна гэдгийг танилцуулж төсвийн тодтголыг оруулж ирж байгаа. Сүү хөтөлбөрийн гол 2025 онд бол батлагдсан 26 оны төсөв дээр бол 8.7 тэрбум төгрөгөөр бид нар баталсан. За дүүргүүд дээр бол хуваарлаад бол ингэ явж байна. За энэний дагуу бол явж байна. Саяны 5 тэрбум төгрөг бол бид нэр ямар гэхээр сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бол фермерүүдийг дэмжих зорилгоор 5 тэрбум төгрөг авч байгаа гэсэн. За тэгэхээр энэ 5 тэрбум төгрөгөөр яаж юм гэхээр фермерүүд эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бол одоо өхөр авахт нь одоо хүүний татаас болгож бол 5 тэрбум төгрөгийг бол бид нэр төсвөлсөн. Тэгэхээр тухайн иргэн аж ахуйн нэгжүүл зээлийн хүүгний 2%-ийг үл төлнө. Үлдсэн зүрийг нь үл нийслэлийн төсвөөс үл төлөхөөр бол бид нар тооцож ингэж оруулж ирсэн байгаа гэсэн. За энийг бол бид нар хөдөө аж ахуйн газар дээр бол зохион байгуулад сонгож шалгаруулалтаа хийгээд ингэ явчихна гэсэн. Тэгэхээр бид нар бол зөвхөн хүүний татаас байдлаар 5 тэрбум төгрөгийг бол тусгасан байгаа. Би Жаргал сайхан засаг даргын асууж байгаа асуулт дээр сая Эрдэнэ Адрах дарга бол нийслэлээс одоо нэг өдрийн дааж байгаа сүүний зардлыг хэллээ. За энийг бол бид нар бүх талын ач холбогдол одоо хүүхдэд зайлшгүй сүү уух шаардлагатай гэдэг ингээд маш удаан хугацаанд судалгаа тооцоо хийсний үндсэн дээрээс энэ сүү хөтөлбөрийг энэ 2026 оны 1 сарын 26-наас эхлээд 7 хоногийн 3 өдөр хүүхдүүдэд сүү өгж байгаа. За нэг өдрийнхэн зардлыг бол нийслэл хариуцж байгаа. Нэг өдрийнхэн зардлыг тухайн орон нутаг хариуцж байгаа учраас энийг бол дүүргийн засаг дарга нарт болон одоо дүүргийн засаг дарга нар эндээс төсөв хөрөнгөнийхөө зохицуултыг хийгээд тэгээд нэг өдрийнхэн зардлыг дааж өөрсдөө одоо
төсөв хөрөнгөний асуудлыг шийдэх ёстой. Тэгээ энийг одоо нийслэлээр ямар асуудал тавьж байгаа юм? Өмнөх тавьсан асуудлуудаа их сая тодорхой тавьсан болвол хин Эрдэнэ Адрах дарга тодорхой хариулах байсан баха. Тэгэхээр мөн нэг өдрийнх нь эцэг эхчүүд хариуцж байгаа. Тэгэхээр энэ бол засаг даргын хувьд бол тухайн орон нутгата тухайн дүүрэгтэй байгаа 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн нэг өдрийн сүүний зардлыг хариуцах нь бараг таны үүргээ гэж би нэмж хэлмээр. За та бүхэн өнөөдрийн хүргэе. За жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Сэлбэдэд төвийн 158 га газарт нийтдээ 2206 нэгж талбар өртсөн. За одоогийн байдлаар бол 2092 нэгж талбарыг нөхөө олбортоор чөлөөлсөн. 114 нэгж талбар үлдээд байна. За дээрх 2092 нэгж талбарт бол нийслэлийн засаг даргын 62 удаагийн нөхөө олгорын захирамж гарсан. За үүний дагуу 395.6 тэрбум төгрөгийн зарцуулсан, тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа. За үлдсэн 114 нэгж талбарт бол төсөөлийн үнэлгээ 45 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг төсөөлийн үнэлгээ гарсан. За Сэлбэдэд төв дээр нэг гагацыг 4.2 орчим тэрбум төгрөгөөр чөлөөлт хийж байгаа. За Сэлбэдэд төвийн орон сууцны барилгын өртгийн талаар асуулт ирж байна. За магадлсан төсвөр бол 1 м квадрат барилгажих талбайгаараа бол 2 сая 450 мянган төгрөг гэдэг дундаж марсан байгаа. За барилгажих ашигтай талбайруугаар шилжүүлэх нь бол 3 сая 470 мянган төгрөг байгаа. За ер нь бид нар тооцож үзэхдээ инженерийн сургамж хүлжээ болон бусад бүх зардлуудыг нэмж үзсэн. За нэмж үзээд бид нар бондын хүүгийн бас одоо багтаж байгаа зардал, газар чөлөөлөх, за нийгмийн дэд бүтцийн зардал, гадна тогтцолтын зарлуудыг бүгдийг оруулаад 4 сая 150 мянган төгрөг байхаар зардлыг хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан. За хөрөнгө оруулалтын өгөөжийг бас асууж байна. За хөрөнгө оруулалтын зардлыг бид нар 2 их найд 185 байхаар төсөөлсөн байгаа. За борлуулалтын орлогыг бол 2 их найд 585 тэрбум буюу нэмэх 400 тэрбум байхаар төсөөлсөн. За мөн бид нар 3 дугаар сард олон нийтийн бүстэй сонгон шалралт хийж хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Үүнээс бид нар ирээдүйд 400 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг бас төлөвлөхөөр ажиллаж байна. Ингээд нийт Сэлб төсөл маань одоогийн байдлаар нэмэх 800 тэрбумын өгөөжтэй байхаар төлөвлөж ажиллаж байгаа. Ерөнхийдөө бас нарийн задаргаа ойлголтуудаа авч ээж санал өгөх гэж байгаа төлөөлөгч нар хууль эрхцэн хүрээнд зөв асуудалд оролцож гинөө гэдгээ мэдчихээ санал өгөх ёстой л доо тэр хүрээнд асуусан шүү гэдгийг нэгдүгээр хэлье. За хоёрдугаар цөөн хөтөлбөр дээр самжитмаа төлөөлөгчөө тэрийг ерөөсөө мэдэхгүй учраас асууж байгаа юм байхгүй шүү дээ. 2026 оны нийслэлийн төсөв, дүүргийн төсөв батлагдсны дараа хотын даргын албан бичиг ирсэн байхгүй юу? Төсөв батлагдсны дараа гэсэн. Тэгэхээр энэ дээр зайлшгүй одоо нэмэлт шаардлагатай. Одоо Баянзүрх дүүрэг гэхэд зөвхөн төрийн өмчийн 60 орчим сургуультай учраас хэдэн 10 мянган хүүхүүдэнд явж байгаа учраас энэ дээр одоо зохицуулт хийж гаргах төсөв ерөөсөө байхгүй. Өгтөөсөө байхгүй байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг одоо тавигдж байгаа мөнгө нь юундаа зарцуулагдж байгаа нэгэнд төсвийн тодтгол оруулж байгаа бол зайлшгүй энэ дутж байгаа хэсгийг яаж олгох юм бэ? За яг хариуцж байгаа улсууд маань сургууль цэцэрлэг дээр очиод ингэж явна гэд нэгдсэн нэг ойлголт өгчдөг. За Баянзүрх дүүргийн хувьд авч үзэх юм бол сүү хөтөлбөрийн мөнгө 2.2 тэрбум төгрөг үл ер нь бол ногдож байгаа. За бид бүгд бол энэ тодтголоор бол зөвхөн COP17 болон Таранбаатын холбоотой хуваарийн өөрчлөлтийг бол оруулж ирж байгаа. Дүүргүүдийн суурин дээр бол эдгээр зардлуудыг бол тусгаж оруулаагүй байгаа гэсэн үг. Гэхдээ бид бүгд бол тухайн дүүргийн төсвийг одоо Баянзүрхийг одоо 370 тэрбум төгрөгөөр хянж өгсөн бол Баянзүрх дүүрэг бол 66.9 тэрбум төгрөгөөр бол суур орлогыг бол нэмэгдүүлээд төсвийг бол баталсан байна. Тэгэхээр бол төсөвтөө бол зохицуулт хийх бол бүрэн боломжтой гэж бол харж байна.